нэх олон жил амьдарсан ч биш. Тэгээ Улаанбаатараас Лондон хүрэхэд хэр холбоо илүү гэд би нэг өөрөө блог нийтлэл бичижсэн. Тэгээд digital minimalism гэдэг юм сүүлийн үед модонд орчлоо тий. Тэгэхээр залуучуудыг шууд чи сонгуул гэсэнгүү эсвэл шууд чи улс төрийн оролцоогүй байна гэдэг ч юм уу ухамсартайгаар тийм шийдвэр гаргаж ирсэн юм бол байхгүй. За намайг Жүгдрийн Хулан гэдэг 1990 онд төрсөн. Багасаа ер нь нөгөө хүүхдийн сонинд ч юм уу эсвэл хүүхдийн радиод ч юм уу сурвалжлагч энэ төр аягүй хийдэг байсан. Гэхдээ тэр үедээ яг айхтар сэтгүүлч болъё гэж мөрөөдөл ухамсартайгаар тийм шийдвэр гаргаж ирсэн юм бол байхгүй. Тэгээд яг зүгээр дунд сургуулаа төгсөөд мэргэжлээ сонгох болоод тийм нэг мэргэжлүүдийн жагсаалтыг харж ахтаа гэх юм уу та бараг л ер нь би ч сэтгүүлч болох хэрэгтэй хүн биш үү. Би энэ мэргэжлийг сонгохгүй бол дараа нь өөр нэг мэргэжил сонгочих юм бол би ер нь насан туршдаа харамсах юм байна да гэдэг бодол төрөөд тэгээд маргааш нь очиод мэргэжлээ сонгохдоо яг сэтгүүлчийн мэргэжил сонгож авч ирсэн. Тэгээд яхав хүүхэд байхасаа ч юм уу тоглож ирснийгаа эргээд бодохоор манайх зураглаач хүн байсан. Тэгээ манай гэрт нэг юм камер байдаг. Тэгээ бүр 5-6 настайгаас камерыг насааж тавьж байгаа л өөрөө мэдээ уншиж зохиож тоглодог байсан. Тэгээд дараа нь тэгж сонин сурвалжлагч хийгээд радиод ажиллаад гээд ингээд бодохоор ялтчгүй бас энэ зүйл дуртай байсан юм болов. Тэр л сонирхолтой хөтлөгдөөд ер нь энэ мэргэжлийг сонгосон. Тэгээд одоо бол UB Life гэдэг залуучуудын сайт, за гэрэг сэтгүүлийг эрхлэн гаргадаг Unlimited Media гэдэг компани дэд захирлаар ажиллаж байна. Илүүтэй нөгөө хэлний мэдлэгийг ер нь манай гэрийнхэн ялангуяа манай эмээх чухалчилдаг байсан. Тэгээд тэр утгаараа хэлний сургалт одоо илүү давуу талтай гэдэг утгаар нь хүмүүнлэгийн ухааны сургалт сэтгүүлчийн ангид дэлсэж орж исэн. Тэгээд суралцах явцдаа дадлагжиж бас сонинд ажиллах гэл ингээл тал бүрээр бас янз янзын зүйл хийж үздэг байсан. Тэгээд төгсөх үед болохоор сургуулаас багшлаач гэдэг тэр одоо боломжийг надад олгосон. Тэгээд ерөнхийдөө үлдээд оюутан байхасаа би онлайн сэтгүүл зүгээр ер нь аяг судалгаа хийдэг байсан. Тэгээд тэр чиглэлээр ерөнхийдөө багшлахаар үлдээд 2 жил багшилсан. Тэгээд тэр хоорондоо бас зүгээр хагаагүй маш олон сэтгүүлт ч юм уу, за эсвэл гадны агентлаг, Reuters агентлагт ч юм уу Монголд ирэхэд нь хамт сурвалжлагчаар ажилладаг байсан. Тэгээд тэр үедээ ерөнхийдөө за ирээдүйд бол дижитал сэтгүүл зүй, тэр дундаа мультимедиа сэтгүүл зүй гэдэг юм ерөн чиг хандлага юм байна гэдгийг жоохон ойлгосон гэхүү. Тэгээд тэндээсээ Лондон руу ер нь сургуульд явъя гэж шийдсэн. Тэгээд төрийн сангийн тэтгэлэг гэдэг юмд би хамрагдаж явж байсан. Тэгээд өнөөдөр бол юу гэдэг 1800 орчим гэж байгаа л хүн энэ тэтгэлгийг авч явсан. Тэгээд миний хувьд яг тухайн үед бол 2 жилийн өмнө тийм тэтгэлэг байдгийг сонсоод тэр одоо зохих сургуульд нь тэнцээд шаардлагыг нь хангаад ямар ч гэсэн тэр жилдээ ямар ч гэсэн 4-р харин чагсаад болоо тэр тэтгэлгийг авч явж байсан. Миний хувьд гадагшаа явж сурна гэдэг мөрөөдөл аягүй их байсан. Тэр дундаа англи явахыг хүсдэг байсан. Тэр дундаа Лондон явахыг хүсдэг байсан. Тэгээд ямар ч гэсэн харж агаад 3 сургуульд нь лөө өргөдлөө явуулж ирсэн. Тэгээд энэнд бэлдэх хугацаа маань өөрөө бүтэн 1 жилийн ерөнхийдөө процесс болсон. Тэрнээс өмнө би дахиад жил судалж ирсэн. Ингээд юу гэдэг жил гаруй тэр чин хөдөлмөрийн үр дүнд гэх юм уу тэр шалгалтыг өгөөд эхлээ сургуульдаа тэнцээ дараа нь Монголдо шалгалтанд ороод ингээд авч ирсэн. UB Life сайт бол залуучуудад зориулсан сайт. Тэгээд хэдийн хэлбэрээ олчихсон залуучууд мэддэг болсон тийм ийм зүйл байгаад байсан. Ялангуяа нөгөө талаас нөгөө залуучуудыг одоо гэдэг сонирхлыг нь ба тэдний мэдээлэл хүлээж авч байгаа тэр одоо суваг дээр яг ингээ байршиж чадсан байна гэдэг бол асар сонирхолтой байхгүй яа. Тэгэхээр өмнө нь би өөрөө уламжлалт мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байсан. Яг адилхан уламжлалт мэдээллийн хэрэгсэл маш олон байгаа. Гэтэл би өөр дөрөө жишээ аваад бодоод үзэхээр би ч өөрөө залуу хүн. Гэтэл тэр уламжлалт мэдээллийн хэрэгслийг хэрвээ би сэтгүүлч биш байгаад хүлээж авах байсан уу гэж бодохоор эргэлзэж эхэлсэн байхгүй. Тэгэхээр айхаад ингээ харахаар яа харахгүй шинэ медиа, дэвшилтэт медиа болж эхэлсэн. Тэгэхээр яг тэр цэг бол яа харахгүй UB Life л байгаа. Тэгээд UB Life сайт гэрэг сэтгүүл дээр ирээд үргэлжлүүлж ажилласан. Тэгээд 2019 онд бид нар New York Times-тай холбогдсон. Тэгээд холбогдоод 2 сэтгүүл гаргаад сая 3 дахь нь буюу Turning Points-ыг гаргалаа. Тэгээд энэ бол Монголд ихтэй анх удаа гарч байгаа бол биш. Turning Points 2013, 4, 5 онд байна уу?
таймсдгүүл гаргадаг байсан. Тэгэхээр тасарсан байсан гэх юм уу та тэр харилцааг бид нар эргэж бий болгосон. Нөгөө талаас жилд нэг удаа turning points гаргадаг байсан бол бидний хувьд байнгын хамтын ажиллагаатай болж эхэлсэн. За мөн онлайн суугаараа давхар New York Times-ийн мэдээллийг мөн хүргэж ийн гэдэг ч юм уу. Тэгэхээр яг илүү дэвшилтэт байж болох зүйл нь илүү тогтмол тогтвортой энэ удаан хугацааны хамтын ажиллагааг бол гаргаж ирсэн. Нөгөө талаас бас нэг дэвшилтэт тал нь гэх юм бол бид нар эргээд энэ олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагад өөрсдийнхөө контент, өөрсдийнхөө агуулгаас бас хуваалцах боломжтой болж эхэлсэн. Би яагаад жишээ нь гадаад дүлдээгүй вэ? Яагаад гэхээр тэнд ингээд үлдээд юм хийгээд жишээ нь бодох юм бол юу ч хийсэн миний бодлоор тэнд юу ч шинэ биш байхаа болцсон гэдэг нэг юм сэтгэл байсан. Монголын нэг юм бол гэтэл маш их юм адал явдалтай, хөдөлгөөнтэй. Өнөөдөр бид нар сенсацаасаа ядраад байна гэдэг чинь энэ нэг юм өөр ямар амар динамик вэ, ямар эрч хүчтэй вэ гэдгийг илрэл болов гэж бодоод байна л та. Тэгэхээр аль салбарт миний бодлоор хий гэвэл орон зай мэдээж байгаа. Тэр орон зай тэр боломжийг яаж босгож бий болох вэ гэдэг дээр бол мэдээж асуудал байна. Тэр орон зайг алдахгүй байх оролцоо чи юу ч хийж болох байхгүй. Заавал хин нэгэн годомжинд гарч ямар нэг лоозон барьснараа тэр оролцоо болох аль байхгүй. Хүн хогийг дахин боловсруулъя гэдэг өнөөдөр маш үнэн сэтгэлээсээ зогсоо зайгүй ажиллаж байгаа хэрвээ хин нэгэн залуу байгаа бол тэр хүн өөрийнхөө чадах зүйлээр оролцож л байна гэсэн үг гэж би л бодоод байна. Эсвэл хин нэгэн өнөөдөр яг үнэн сэтгэлээсээ чин зүрхнээсээ маш гоё талхны үйлдвэртэй болёо гэж бодоод тэр хүн тэмцээд ажиллаж байна. Энэ ч гэсэн бас л оролцоо болчихно. Яагаад гэвэл өөрийнхөө хийж чадах зүйлээр бид нар оролцсон. Бизнесээ эрхлэх юм уу, эсвэл нийгмийн салбарт ажиллах юм уу? Тэр явцад чи ямар нэг зүйл болохгүй байвал үнэн голоосоо тэмцэж ажиллаж байгаа хүн өөрийнхөө тэрийг болгохын төлөө тэр тогтолцоотой өөрөө ямар нэг халхам хийж тэмцэж таарал болчихж байгаа. Сонгуул гэхээр бид нар 4 жилд нэг удаа одоо хуучны хүмүүсийг харах юм бол гоё хувцас өмсөд ингээд эрхээ эдэлж байгаа юм шиг юм нэг өдрийн зүйл гэж хараад байдаг. Гэтэл миний хувьд бодохоор сонгуул гэдэг нэг өдрийн зүйл ерөөсөө биш. Хэрвээ өнөөдөр чи сонгуул өгсөн бол дараагийн сонгуул хүртэл хяналтаа тавьдаг байх хэрэгтэй. Тэгэхээр сонголт хийх эрх, сонголт гэдэг зүйл дан ганц нэг юм дугуулснаар баталгаажаад өнгөрөхгүй эсвэл ямар нэг үр дүнд хүрэхгүй тэр дахиад цаашаа 4 жилийн бидний хариуцлагатай хяналт гэдэг зүйл бүр заавал байх ёстой. Тэгэхээр хяналтаа тавьдаг эргээд хариуцлагын тогтолцоотой ийм зүйл тасралтгүй явагдчихэж энэ нийгэмд тасралтгүй тэр сонгуулийн үр дүн одоо тэр бүх зүйл нэгсэндээ харагдаж бид нар урагшлна гэсэн үг шүү дээ. Залуучуудын оролцоог ярих юм уу, залуучуудын бид нар мэдээлэл хүлээж авч байгаа тэр байдлыг ярих хэрэгтэй байна. Зөв мэдээлэлтэй, бодит мэдээлэлтэй тэрэн дээрээ өөрөө бас бодитоор анализ хийж чадсан хүн дараагийн шатанд ус төрийн шийдвэр гаргахтаа мэдээж дараагийн алхам болно. Тэгэхээр залуучуудыг шууд чи сонгуул өгсөнгөө эсвэл шууд чи улс төрийн оролцоогүй байна гэдэг ч юм уу шууд хийх бол хэцүү байх. Эсвэргээрээ тэр хүмүүс эхлээд энэ нийгэмд чи юу болоод байгаа юм бэ? Яагаад би оролцох хэрэгтэй байгаад байгаа юм бэ? Тэгээд дараа нь би тэндээс юу хүсээд байгаа юм бэ те? Тэр нь тодорхой байж ээж тэр хүмүүс оролцооны тухай ярих хэрэгтэй байх болов. Тийм учраас хариуцлагатай байх, хариуцлагатайгаар мэдээлэл олж авах, хариуцлагатайгаар түүнийг шүүн тунгаах, хариуцлагатайгаар түүнийг ашиглах. Орчин үед ч одоо мэдээллийг зөвхөн хүлээж авах гэдэг үг яагаад байхгүй болсон? Яагаад мэдээллийг хэрэглэгч буюу user гэж жишээ нь англи хэлэнд ярьдаг болсон юм бэ? Яагаад гэвэл чи нэг ашиглаж байгаа. Ашиглаад өдөр тутмын шийдвэрээ гаргаж байгаа. Ашиглаад эсвэл өргөн хүрээний шийдвэрээ улс орнууд ч гаргаж байна те. Тэгэхээр мэдээлэл ийм хүчтэй байгаа нөхцөлд бид нар энэ бол бүх юмны суур болчиход байна л та. Тэгэхээр энийг бид нар хариуцлагатайгаар одоо ашиглах ийм шаардлагатай тулаад байна гэсэн үг.